Сайн байцгаана уу? Хиймэл оюун ухааныг ашиглах сургалтын зарыг видео хэлбэрээр хүргэж байна. За 2025 оны 8 сарын 23-нд 10-аас 16 цагийн хооронд явагдана. Тэгэхээр энэ хугацаанд бол Google Meet-ээр явагдах ба багш нар дасгал даалгавар хэр хийж байгаас хамаарат цаг сунгагдах боломжтой байж байгаа. За сургалт Facebook группт орсноос эхэлнэ. За тэгээд Facebook группт юу байх юм бэ гэхээр багш нар одоо хичээл суух митийн холбоос болон за сургалтын лайв энд байшин хичээл явагдах үед яг давхар лайв явагдана. Тэгэхээр багш нар дараа нь хичээлээ дахиж ингэж нөхөж үзэх боломжтой байна. За тэгээд ингээд лайваас гадна сургалтын даалгавруудыг ингэж бас оруулаад энэ группээс аавна. За дээр нь сургалтын видео хичээлүүд барьсан байна. Ингээд цувралаар одоо энэ сургалтандаа заагдсан хичээлүүд видео хэлбэрээр орно гэсэн програмууд нь. Группийн хугацаа нь болохоор та нэг л орох юм бол тэгээд насан туршдаа энд суралцах боломжтой. Тэгэхээр ийм боломжийг бас бид олгож байна. За сургалтын төлбөр бол 50,000 дараах хугацаа холбогдно. За бид нар юу сурах вэ гэж байна? Текст мэдээлэл боловсруулалт сурна. За зураг боловсруулах, бичлэг боловсруулах, дуу хоолой засварлах, үзүүлэн буюу презентацийн бэлтгэх, судалгааны ажлыг туслуулах AI хэрэглүүрүүд, дуу зохиох AI хэрэглэгдэхүүн. Тэгээд ууны панорам гэж гаргаж авах тийм сайтуудыг үзнэ. За үр дүнд нь юу байх вэ гэхээр сургалт дуусны дараа бол багш нар AI-г хэрэглэх тийм бодит туршилт хийсэн байна. За тэгээд хичээл төлөвлөлт, хичээлийн материал хичээл хүүхдүүдэд сонирхолтой байдлаар хичээлээ төлөвлөн явуулах, сэтэлжүүлэлтийн ч юм уу эсвэл анги даасан багш нар бол ангийн хүүхдүүдтэйгээ одоо сонирхолтой байдлаар мэдээлэл өгж ажиллах тэр бүх төрлийн чадваруудыг хиймэл оюуханаар хийх чадваруудыг эзэмшинэ. За багшийн хувьд бол газар зүйн багш мэргэжилтэй миний бий. За 2019 оноос хойш Монгол улсын одоо ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн нийт 70 гаруй байгууллагад 2000 гаруй багшид одоо цахим хичээл бэлтгэх юм сургалтыг зохион явуулсан ийм туршлагатай багш байгаа. За зарим сургалтанд заагдах зүйлсээс багш нарт жишээ болгон үзүүлье. Одоо жишээлбэл бид нар ангийнхаа хүүхдүүдийг мэргэжлийг нь одоо өөрийнх нь царайгаар солиод за тэгээд хүүхдүүдтэй хэвлэж өгөө гэж За тэгэх юм бол одоо жишээлбэл энэ ч мэргэжилтэй хүүхдийг эмчийн дүр зурагтай зураг үүсгээд тэн дээр одоо цайг нь сольж хий. За тэгэхээр ийм орчин үеийн эмнэлгийн лабораторид байж байгаа хүний гэдэг зураг үүсгэх. За тэгээд энэ зурган дээрээ хүүхдийн царайг ингээд солиод хэвлэж өгөө. За тэгэн гот одоо эмчнэрийн зургууд гарч ирсэн байна. За энэ дотроос энэ зургийг сонгоод царайг нь солиё. За бүгдээрээ саяны зурган дээр юм өөрийнхөө зургийг царайг нь сольж хий. За бидний саяны татсан зураг бол ийм эмчийн зураг байгаа. За тэгэхээр энэ зургийг энэ царайгаар солино гэдэг ингээд даалгавар өгнө. Да. За тэгэхээр хэрхэн өөрчлөгдөхийг харъя. За эмчийн царай бол одоо ийм байж байгаа. За ийм эмчийн царай одоо миний царайтай царайгаар ингээд солигдлоо. За гэх мэтлэнгээр одоо хүүхдийнхаа царайг энэ бусад хүний царайнд ингээд солиод бүх мэргэжлийнхэн дагуу ингээд зургуудыг үүсгээд хэвлэх боломжтой байх нэ. За бичлэг боловсруулцгаая. Зохиол нь 30 настай тавтай морил. За тэгэхээр бичлэг бэлэн болсон байна. 30 настай химийн багш одоо химийн лабораторид хичээлийн шинжилгээ мэдрэг сургуультай тавтай морилоо гэж хэлсэн байна. Ажиллаж үзцгээе. Хичээлийн шинжилгээ мэд хүргээ. Сургуультай тавтай морил. За гих мэт олон зүйлсийг энэ сургалтаас авах нь байна. За та бүхэн сургалтанд хамрагдахыг хүсвэл чат чат линк аваад бүртгүүлээрэй.
Та бүхэнд амжилт хүсье. Баяр таа.